цуврал болоод инхүү орж ирж байна. Шууд амжилтын платинум тэтгэгч Дасанда Буан М-банк. Өдгөний тэр одоо бичлэг бас нэг амраагаад тийм. Отонж аргал за бие өвчөөж юм аргагүй илүүрх чинь да яг л тасын хөлгүүд харах оноо авч амжаагүй тэд 3 тоглооны орлого хийсэн. Одоогоор амжилтаа болоогүй бол нөгөө тал 3 онооны шидэлтийг өсгөөр амжилтаа олголоо. Дайраад явсан бөмбөг алдах төгсөн ч гэсэн Батмандах дээр бөмбөг ирлээ. Хөөргсөн довтлон самбардаад 2 нь олсон. Бос тэмүүлэн босч ирж байгаа шиг харагдаж байна. Түшиг суларсан, сувсул шийдсэн шийдэлт амжилттай. За сайн бол тоглооны зохион байгуулалт маш гоё болоод түшиг хангалттай суларлаа шүү дээ. Гоо бах тийм учраас онооны зүрх тоглолтын турш ойролцоо авч явах хэрэгтэй байна. Аз баяр довтлон оноочтой олсон 2 нэг авлаа. Цаан бөмбөгөө явж байгаа маань Барс олд. Дамжуулт тэмүүлэн дээр ирсэн 3 онооны шийдэлт нь оноочтой олсон. Багийн 11 дэх оноо. Азар зайд руу гаргасан түшиг нэг хийцэн байгаа. Энэ удаа мөн шийдэлт амжилттай болсон суусуу шийдлээ. Хамаалтын нөхөлт үнэхээр гоё боллоо. Хурдан тоглоо. Хоёулаа нэг эсрэг гарсан түшиг 8 дахь оноогоо авч байна. Заха бөмбөг алдсан шүү. Чиманга алхамт хийгээд довтлоо оноочтой бас нэмэлт нэг шийдэлтийг хийгэр боллоо. Жорди Чиманга. Хөдөлгөөл байгаад аврагуудын тоглолт зөөр машин шиг л ажиллаж байна да тэр. Ая. Тоглолтын дээр 19 оноо бариулдаг тэрийг одоо энэ тоглож байгаа хөдөлгүүдийн ингээд тоглолтыг харахаар гүйцэтгэлээ яг тулд тожлорж хамраас тусгарцсан явж байна да шүүгчдүүд тоглолтыг зогсоох хэрэгтэй да ингээд. За маш амархан суларчлаа да 2 оног алтан гэрлийн Аз баяр авсан. Дамжуулт өсгөөр дээр ирсэн хамгаалагч гаргалаа зөрөөд орсон баруун довтлоо оноочтой болсон. Маш гоё ухаалаг тайван төгсгөл байлаа. Мэдрэмж л өөрөө нь одоо бусдаас тусгаарладаг. Аз баярыг хичээл зүтгэл 2 оноо оллоо. Линк саруул эрдэнэ Барс бол тэгээ тий маш олон хослыг ус нэрж болж байна. Wesley гоё ороостой хийсэн тоглоом амжилттай боллоо. За түрүүнд түшгийн тоглооны санаачлаг бол бүр хамгаалтаас нь ихсэн шүү дээ. Ямар гоё тоглоо вэ? Сувсул их баяр урд гүйж явсан. Барсуулдын үнэхээр гоё дамжуулттай байлаа. Пелинсланыг аваад шийдсэн 3 онооны шийдэлт нь оноочтой болсон. Энэ шийдэлт хаан шонхрууд багт маш их хэрэгтэй байлаа. Батовик түрүүний тоглоо хийсэн дамжуултыг өгцөн тоглоо оноочтой болсон. Оноор бол Пел 2 оног авсан. Нэмэлт дамжуулт их баяр руу гаргасан 3 онооны шийдэлт нь оноочгүй. За доор Чимангач мундаг л үзэж энэ тоглоо оноочтой болсон. Жорди Чиманга. За цаанаас тулууд асуулж Пелийг дуудаад гаргаж ирж шүү. Тэр нь энэ нэг оног ойлтолд ирсэн юм а бас алдчихмааргүй байгаа юм байна л да. Олдын төгсгөл рүү энэ одоо ачаал бас ямар нөлөө үзүүлэх нь гэдэг сонирхолтой байна. Хоёр хамгаалагчийн өөр дээр татсан нэг тоглогч илүү гарах ёстой. Тэр тоглогч нь Батуйг байсан юм байна. Батуйгийн шийдэлт нь оновчтой боллоо. Давхар хамгаалтын дарамт маш сайн болж байна да. Wesley ихтэй ямар ч байсан Пелтэй атгуулж чадсан. Пелийн тоглох амжилттай нэмээд алдаа да. Тэмүүлэн тойроод явсан. За эндээс нурууны илүүлдэ ялч илүү ашиглаад оноо авлаа. Юу илүү түүгээрээ. Нэмэх хас үзэлтээр тэргүүлж байгаа тоглож шүү дээ. Энд харагдж байна. Аз баяр суулгуулсан дамжуулж гоё ирлээ гэд. Онооны дунд ч өссөн ч гэсэн өнөөдөр оноо амжиг байгаа маань зүүн довтлоо оноочтой болсон. Аз баярын довтлоо байлаа. Нэг одоо оноогоо аваад эхлүүл те. Дараас нь онооноо түүнээс ирэх магадaltaй. За нөгөө талд нь өнөөдөр оноо авах. За хувийн 12 дахь оноо нь болсон. За гоё ойлголцсон доо довтлоо оноочтой болсон. Завдуудын довтлоо. Аз баяр хамаалагч аргалаа явцсан шүү довтлоо оноочтой болсон. Чиманга буцаан Барсуул дээр бөмбөг ирсэн. Чимангагийн довтлоо оноочтой нэмэлт нэг шийдэлтийг хийгэр болсон. Гой 2-2 тоглолт явлаа. Пел авч чадсан буцаад хурдан довтлоонд Wesley баруун төгсгөл нь оноочтой болсон. За Пелийг гарах гэж үзэх бол яах бол сонирхолтой байна. Сул гарсан Барсуул 3 онооны шийдэлт нь оноочтой болсон. Баатар Эрдэнэ Барсуул Иславхан байгаа. Wesley эзлэн авсан 2 хамгаалагчид татаад дамжуулсан өсгөөр 3 онооны шийдэлт нь оноочгүй болсон. Пел доор аваад 2 нь авсан. Заслан авсан Чимангагийн эсрэг хөл дээр нь ажиллаад явсан хаалт амжилттай болсон. За доор Чимангада өгсөн. За Пелийн эсрэг их л итгэлтэй довтлох байх та. Чиманга үндсэн зүүн довтлох оноочтой болсон. Өсгөр дээр мөнгө ирсэн. За буцаад Пел мөнгө дуудаж байгаа маань. Байрлалын давуу талтай довтлох оноочтой болсон.
За их хоцорч бөмбөг очлоо байлт те. Орж магадгүй юм дүр зураг ажиглагдаж байна. Араас нь хатгаа тасалдсан. Уэсли аваад ахмад орт хийсэн ажилтай. 10 4 боллоо. Биндрягийн эсрэг Баяр Уэсли дамжуулсан Баяр хүү 3 анааны шийдэлт наанавштай боллоо. Жан Барсволт бүгд алхад өгсөн ардаа өгсөн алтан гэрлийн А102 3 анааны шийдэлт наанавштай боллоо. Амралтаар ямар хэлтгэл хийж байгаагийн үр дүн шүү дээ тий. За шилэн онцгүй болсон нэмээд Норвол Пэл 2-1 авлаа. Цав байна уу гэж бас нэг тийм мэдрэмж төрөөд байна. Энэ удаа Барсагийн тоглохоо яасан. Боломж өгөхгүй ингээд дуусгачаад байдаг. Ийм одоо төгсгөл хийдэг тоглолтуудаа яг хийж чадахгүй байна уу гэж харагдаж байна гэсэн Тэмүүлэнгийн 3 шилдэг бай. За самбарлуу ойртох тусам отон жаргалд хэцүү болно. Гой дамжуулсан тоглохоо оруулжтай боллоо. Сквэрийг хамгаалж исэн байв. Бүггүүг үлдэнхээр боллоо. Завж руу гаргасан отхон жаргал шийдэлт хийсэн амжилтгүй Пэл шууд аваад дэш тоглосон. Шидэх гэж ураад орсон дундын зайн шийдэлт нь оновч бас өөрөө нэмсэн тоглохоо оновчтой боллоо. Завж руу гаргасан 3-аа шийдэлт нь хаалт хийцэн хамгаалт амжилттай боллоо. Барсод Үнээр хурд хийж ин дөө. Тэмүүлэн самбардоор тоглохоо амжилттай болсон. Бөмбөг таслагдсан шүү. Тэмүүлэн маш гоё харж бөмбөгийг тасалсан өөрөө тоглохоо амжилттай болсон. Эсрэг ажиллаж штэ. Тоглолтын хэмнэл одоо бүх зүйлийг бүлгүүд ба Канадыг хэлсэн. За нэлээд оноо авахгүй уцны эцэст Батуйгийн дунд шидлэж цуурлыг цааш одоо сунгах ийм зорилтойгоор шаас. Тоглох гэж бол яахгүй болов. Их Баяр 3 анааны шийдэлт нь оновчтой болсон. Чимээгүй байж байгаа Чулуунбаатар Их Баяр төгс хэрэгжлээ. Хариу тоглоо. Батманх бүрэн ашиглах нь хөлгүүдийн зорилго. За доошоо сул тоглогчтой өгсөн Слэмдаг амжилттай болсон. Чиманга Өсгөр 2 оноо амжилттай боллоо. 5 сард харин Асын хөлгүүд багийн үед Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гэртээ BCL-ийн тоглолтуудаа хийх ийм хуваартай байгаа. Энэ үед тоглох оновч бас 2 дахь боломжийг Батуйг үүсгээд ардаа өгсөн Батмандахын шийдэл оновчтой болсон. 10 онооны зөрүү 76-86 1 минут 6 секундын хугацаа үлдсэн байна. Назоер сүүлийн 25 секунд үзэгчтэй. За ингээд өнөөдрийн тоглолтод Асын хөлгүүд баг хожид авснаар цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Үзэгчтэй цувралын дараагийн тоглолт Мянга хэрэгт болох хуваартай үзэгчтэй.